Jenny-гийн фестивал дээр өмссөн хувцсыг A$AP Rocky-гийн брэнд бүр тусгаалan Jenny дуулаж бүтээсэн гэж боддоо. Энэ фестивал дээр зүүсэн шүдний гоёлыг хараад үзээрэй. Энийг тусгаалan хийлгсэн бөгөөд 14 каратын цагаалт гэж байгаа. Kill This Love дээр Лисагийн зүүжсэн тэр амар лаг гоё нүдний шилийг хөтөлбөр дээр ингээд зүгээ гараад ирсэн байгаа аахгүй дэлхийн аврах шалгар болох дээр. Сайн уу K-pop Cherokee YouTube сувагт тавтай морил. За өнөөдөр Lisa, Jennie, за Hybe охтын хамтлаг болох Iconic by Mistake гэдэг дуу бас дээрээс нь long shot талаар ярилцах гэж байна. Та бүхэн бичлэгээ эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. За би өглөө босоод 2 аяга уусныхаа дараа ашигтай бактери хэрэглэдэг. Тэгээ ашигтай бактери хэрэглэснийхаа дараа өглөөний цагаан уусныхаа дараа мэдээж витамин D-гээ хэрэглэдэг аа. Витамин D дэжлэгээ хэрэглэн энэ том хүний витамин D дэжлээ. Бас дээрэс нь харшлын уйлдрал эхэлж байгаа учраас бас хоргоожуулагч цэцэг нүрийг хэрэглэхэд бол гэмгүй. Яг 8 сар бол миний хамгийн амар хашил хөдөлдөг сар. Тэгээд эдгээр жилэнүүдийг болохоор Mons болон E-Monsor тэг бас Health Point гэдэг амар гоё ягаан юм сан бид шүү дээ. Тэнд бас худалдаалагдж байгаа. Тэнд ер нь ихэнх Shiseido Farm жилийнүүд яг тодорхой хугацаанд энэ сүүлийн 6 сарыг дуустал өнцөний нүгээс 50% хямдарч байгаа юм билээ шүү. Дуур тархын салбараас очиад аваарай. Тэг бичлэг эхлүүлцгээе. Одоо Jenny-гийн фестивал дээр өмссөн хувцсыг A$AP Rocky-гийн брэнд бүр тусгаалan Jenny дуулаж бүтээсэн гэж боддоо. Тэрхүү брэнд нь 3 хүнд хувцас оруулж өгч ирсэн. Тэр нь мэдээж өөрийнхөө ихнэр Rena хүү болох Rena-гийн хүү болох хүүдээ тэгээд Jenny-д ингээд энэ 3 хүнд энэ хувцсыг уулсан байгаа байхгүй. Тэгээд A$AP Rocky бүр юм брэндтэй гэдгийг би саяхан л мэдсэн. Тэгээд Rena-тай маш гоё тотон байгаад байсан чинь ерөөхдөө бүр ингээд үнэхээр тотон байгаа байхгүй. Тэгэхээр бүр хувцс уурлаж өгсөн гэдгийг тэр хоёр угаасаа ингээд мэдчихсэн байгаа байхгүй. Rena чи хэр багийн хүнтэй ингээд очоо энийг бэдэг төрлийн хүн биш дээ. 2019 онд ч гэсэн юм байсан. Тэгээ 2026 онд ч юм тотон байсан. Тэгээ ялангуяа Jenny үзүүлэлт дуусныхаа дараа хэдийгээр ядарч исэн гэсэн A$AP Rocky-ийн тоглолт руу очиж үтсэн байхаа. Тэгээ Jenny-г ингээд хэвлэлүүдээр ингэж аахгүй Нью-Йорк хотод болсон өөрийн гол тайзны тоглолттой зориулсан A$AP Rocky-гийн брэндтэй шууд хамтарч ажиллаж байгаа нь бүр хэр нэр хүндтэй гэдгийг ингээд харуулж байна. Тэгэхээр ерөөдөө Нью-Йоркоос ингээд санаа авч гаргасан байгаа байхгүй юу. Rolling Stone гэдэг нөгөө алдарт сэтгүүл нийтлэл дээрээ Jenny pop хөгжмийн хамгийн том эмэгтэй оддын нэг болохоо батлан харууллаа гэд бүр тийм гачигтай мэдээ хөтөл оруулсан байна. Teen Vogue-ийн сэтгүүл дээр Jenny яг энэ фестивалийн хамгийн шилдэг хувцас уран бүтээлчээр аль биесээр нэрлэгдсэн. TikTok дээр орсон бүх ингээд давтагдсан янз бүрийн бүх тэр видеонууд нь 102 сая гаруй үзэлтийг давсан тийм үзүүлэлт гаргасан. Jenny яг энэ фестивал дээр тусгаалan хийлгсэн алтан шүүд зүүж гарсан байгаа байхгүй юу? Өөрөө бүр тусгай захиалгаар хийлгсэн гэж байгаа. Цэнхэр сарнай дүрстэй, палант чимэглэлтэй, мөн VVS зэрэглэлийн очир алмазаар чимэглэгдсэн байх нь. Яа, хэр их төлбөр гарсан бол грил гэдэг шүдэн дээр зүүдэг үнэт металл эдний чулаагаар хийсэн гоё чимэглэл Jenny-ийн тоглолтонд тусгаалan хийлгсэн. Hybe ингээд өөрсдийнхөө охтын амтлагуудыг нийлүүлээд нийт 14 idol Iconic by Mistake гэдэг дуугаар ингэж гоё дебют хийлгүүлсэн. Тэр Iconic by Mistake гэдэг дуу бол надад бүр үнэхээр их таалагдсан юу. Нөмөж хаа хэ. За ер нь бол энэ анх эхлэлээ чинь ерөөхдөө SM Entertainment тавьж ирсэн шүү дээ. EXO, Shiny гэх мэт маш олон гишүүдэд нэгтгээд Super M гэдэг тийм групп дотор хамтлагийг бий болгосон. Бас дээрээс нь Girls' Generation, Red Velvet, aespa гэдэг тэр чинь ямар хамтлаг лээ. Яг марцсан шүү дээ. Амар хоёр гоё том хит дунд гаргачихсан шүү дээ. Тэгээд ер нь хараад хахад ингээд Hybe охтын амтлагийн гишүүд ер нь бол би биндээ амар хөөрхөн ханддаг амар гоё ханддаг хамтлагтай ер нь бол харагддаг. Тэгээд хамтдаа ингээд хоол идэж сууж исэн жаах Laser FM хамтлагийн юунжийн цөмөрөө яагаад ингээд бүгдээр ингээд нийлээд нэг гоё охтын групп хамтлаг үүсгээд яг тийм дуу гаргаж болохгүй гэд тийм анх санаа гаргасан мэлээ. Яг тэр санаанаас ингээд үүдэлтэй ингээд ерөөхдөө бол Hybe Iconic by Mistake гэдэг дууг тэдэнд ингэж хийж өгсөн байгаа. Мэдээж дууны ихэнд болохоор Laser FM амтлаг шууд эхэлдэг штэ. Тэгэхэд ер нь бол Laser FM гişүүн чайван одоо бушин дээр ингээд бийжтэй штэ. Би тэрийг хараад яа нэм юу юм гэсэн чинь чайваны төрсөн өдөр болсон байхгүй юу? Тэгсэн чинь яг төрсөн өдрөө нь Hybe-ийн гадаа тийм тракууд ингээд илгээгээд идэв штэ. Ингээл төрсөн өдрийн түргийг гэдэг тиймэрхүү тракууд байх хэвээр байтал нэг трак амар өөр байсан. Тэр нүвэ гэхээр одоо хүн нас барахад солонгочууд чинь хүндэтгэлийн тийм уршуулгын цэцэг өгдөг штэ. Тэрийг ингээд чайваны төрсөн өдрөөр ингээд илгээсэн байсан. Одоо бараг үхэд өгөөч гэсэн утгатай тийм одоо оршуулгын трак одоо бас нэг чат задарсан гэж аа.
үзэн ядагчдын группээс нь одоо laser therapy-ийн бүх гишүүдийн төрсөн өдрөөр ийм оршуулгын хүндэтгэлийн цэцэг ингээд илгээх болноо. Тэнд ингээд ерөөхдөө хариу цохилт өгөнгөө одоо Iconic by Mistake-ийн хамгийн ихний laser therapy-ийн багийн хэд одоо булшин дээр минь наа үгүй сэлээрээ гэж бүр ингээд цохилт ингэж өгч байгаа байхгүй. Аялит хамтлаг гарч ирдэг. За аялит хамтлагийг болохоор ер нь бол шүүмжлэгчдэд юу гэж шүүмжилдэг вэ гэхээр одоо хитрхи шүднүүдийн амир ярьд юм лээ. Хитрхи тийм хиймэл аппаратын шүүд ингээд нэг тийм эвгүй харагддаг шүднүүдтэй гэж ер нь дебют хийсэн цагаас нь хойш ингээд амир их тийм бүлий хийдэг гэсэн мэл та үзэн ядагчид. Тэгсэн чинь тэд ингээ хариуд нь болохоор бид нэр үргэлж энээсээр байх болноо гэд бүр ингээ шүдтэй холбоотой янз бүрийн юм гаргаад идэв штэ. Шүднээс нь зулгаагаал алтан шүдмэд зулгаагаал өвөний ингээ шүдмүүдээр нэгээд идэв штэ. Алтан шүдтэй яг тэн дээр ингэж яажлал өгөөдөл хариу цохилт өгөх маягаар яг тэгж клипт оруулсан ба ёо тэр бол надад бүр амар таалагдсан. За тэгээ бас аялит хамтлагийн гишүүдийг ерөөхдөө хит хүүхдөрхөө байх гэдэг хүүхд гэж хүүхэд чиг болох гээд хүүхэд чиг хоолоо гаргах гээд хичээгээд идэг гэдэг дууныхаа хэсэг дээр нэг амар хөөрхөн хүүхдийн хоолоо оруулаад идэв чинь гэх нэрэ хурдсгсны хоолоо идэв чинь тэр бас зориодоор оруулаад тэгээ хариуд ингэж цохилт өгч байгаа. Гурав дахь хамтлаг нь болохоор мэдээж Cat's-Eye. Cat's-Eye бол тэ ерөөхдөө бол хэтрүүлэгтэй бүжгэлдэг. Ялангуяа Даниэлийн хэтрүүлэгтэй бүжгэлдэг гэдэг амар их ярьдаг шүү дээ. Тэр дууны үгээр болохоор би галзуу юм шиг бүжгэлнэ. Тэг Crazy Dance. Яг тэгж хэлж хариу цохилт өгсөн. Тиймээдээ София ингээд эрдэнэ шишийн талбайн дээр ингээд бичдэг шүү дээ. Тэр эрдэнэ шишийн талбайг чи ерөөхдөө бол англиар ингэж нэрлэдэг. Cat's-Eye-ийг шүүмжлэхтэй хүмүүс болохоор corny гэж дуудахгүй уйлаг болсон. Ямар нэгэн тийм утга агуулга байхгүй дуунууд их гаргадаг гэж ерөөхдөө бас шүүмжилдэг. Тэрэн дээр ингээ албаар София дээр эдэн шин талбай дээр ингээ байгаад байгаа байхгүй. Тэг хүмүүс ийм шүүмжилдэг дуу гаргачаад ах чинь дахиад шүүмжлээд байгаа байхгүй. Тэг дандаа ингээ дуунуудыг өөрийнхөө хэмжээгээр ингээ өмнөлгөө өгдөг. Тэрийг маш олон хүн үздэг тийм нэг охин тэр охины би ингээд шүүмжилтийг уншиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ерөөхдөө ингэж илээ. Сүүлийн үед ингээ K-pop дээр өөрийгөө ингэж бартсан үзэн ядагчид зориулсан өөртөө ингэж өргөсөн тийм дуунууд ямар их гардсан бэ? Одоо би бараг яг ширээгээ ингэж хөмөрч унгаах хэмжээний дэвчлээ тийм дуунуудаас гээд. Үнэхээр сонсмааргүй байх хэрэгтэй шүү дээ. Яг ингээд иймэрхүү дууг сонсохоор ялангуяа энэ дууг сонссон чинь ингээ хямдрлын дэлгүүр дотор ингээ хямдхан хувцснууд харж байгаа юм шиг санагдчихэж байна. 10-аас 3 хоног битцсэн байдیں۔ Йоо би тэрийг хараад энэ одоо алуулж байгаа хатал гэж би бодсон гэхгүй юу. Iconic by Mistake гэдэг дуу бол би өмөрн яад вэ гэхээр энэ ингээд өөрийг нь дебют хийсэн цагаас эхлээд энэ охтуудыг тогтмол ингээд шүүмжлээд тэ тогтмол ингээд үгээр идж яхад эдгээр яагаад ингээд хариу цохилт байж болохгүй гэж тэгээд бас хэлэхэд ингээд гарсан цагаас нь өнөөдрийг хүртэл тогтмол шүүмжлээд байхаар хүн ингээд тэсгэ байчт юм аа гэдгийг бас харуулж байгаа гэж бодож байна. Тэгэхдээ энийг хоёр анзаар ойлгож олно. Эхнийх нь юу вэ гэхээр бүр BTS хамтлагийн Red Monster хүртэл хэлжсэн байхгүй юу? Сүүлийн үеийн дуунууд ямар ч тийм дууны үг нь тийм утга агуулгатай байха болцсон байна. Бүр ингээд тийм гоё утга агуулгатай дуу ер нь жоохон гарахаа болцсон байна. Гэхдээ BTS хам бол тийхийг хүсдэггүй. Бид ингээд дууныхаа үгэнд маш их анхаардаг. Яг энэ маань хизэж битгий арилаасаа яг энэ дууны үгээ боддог тийм зүйл хизэж битгий арилаасаа гэж бодож ингээд тийм бүр ярьслаа өгсөн байсан. Гэхдээ яг ингээд хэлээд байгаа зүйл нь болохоор одоо ингээд TikTok тренд янз бүрийн тийм viral зүгээр дуунууд гарах гэж хичээгээд байна гэж ер нь аль хэлдэг. Тэгээд бас саяхан би Cherry Bomb-ийн бүжгийн сургалтанд явж байгаа. Тэгээд яг өчигдөрхөн Iconic by Mistake гэдэг дууны тахилтыг сурсан байгаа. Ёо бүр үнэхээр гоё юмсан. Тийм бид бүгдээрээ ерөөхдөө бол үнэхээр кайфтай. Тэгээ би ингээд гэртээ ерөөхдөө маш олон жил бүжгэлж байсан. 19 онд бол 12 онд ч гэсэн бүжгэлдэгсэн, 19 онд ч гэсэн бүжгэлдэгсэн. Тэгээ ерөөхдөө 23 оноос хойш бүжгэлэхээ болцсон байсан чинь нэг юм байт юм лээ штэ. Гэртээ ингээд бүжгэлэхээр нэг сул талыг баймар ойлгосон. Тэгэхээр том тойл байхгүй. Тийм амар ингээд бүхэлд нь бие харах том тойл байдгүй учраас өөрийнхөө хөдөлгөөнийг яаж бүжиглээд байгааг юусэн мэдтгүү. Тэгээ тиймэрхүү бүжгийн зааланд байхаар чинь амар чөлөөтэй бүр хөдөлдөг. Бүр ингээд хүснээрээ тэр том тойлонд харчиж болдог. Чөлөөтэй хөдөлдөг бас мэрэгжлийн багш нартай байгаа учраас бүр амархан сурд юм лээ. Ёо би бүр одоо K-pop бүжгийн данст бүр ингээд үнэхээр дурлж байна. Би Twice-ийн Feel Special, Cat's-Eye Pinky Up, за тэнгүүдээ J-Hope-ийн Killing It Girl тэгээд сая Iconic by Mistake гэдэг дуунуудыг сурсан. Тэгээ бурхан минь би заяа Killing It Girl гэдэг бүжгийн тахилт тийм гоё байсан гэдгийг бүжгэлж байхдаа л мэдэрсэн.
бүжгээс ингэж кап авдаг тэр Арукаг эргүүлж гаргаж ирж байгаад амар их баяртай. Тэгээ цаашид амар гоё зүйлүүд хийн гэж бодож байна. Iconic by Mistake гэдэг дуу бол үнэхээр их таалагдсан. Амьдаар дуулах чадвар нь бүр үнэхээр сайн байсан. Вау, тэр амьсгал авж байгаа гаргаж байгаа хэсэг бүр үнэхээр сайн. Тэгээ Лисаг ерөөхдөө ам байж дуулдаг гэдэг хүмүүсийн царайг би одоо харуулъя. Үнэхээр сайн байсан. Лиса тайзан дээр Анита Rema гэд хоёр rapper болон дуучинтай гарсан штэ. Тэр Rema гэд тэр rapper бүр амар хөөрхөн Kill This Love дээр Лисагийн зүүжсэн тэр одоо тэр амар лаг гой нүдний шилийг өөрийнхөө үзүүлбэр дээр ингээд зүгээ гараад ирсэн байгаа аахгүй дэлхийн аврах шалгар болох тэр бүр амар хөөрхөн баазтай. Тэгэд ер нь бол амьдар дуулалтыг бол хаасаагүй гоё магтаад яваад байгаа. Гоё хайлтуудын нэгт бас орж ийн. Тэгээд маш олон сайтууд дээр ингээд мэдээнүүд дээр ингээд мэдээлэл хүргээд тавьж байна. За дараагийн ярих сэдв болохоор long shot хамтлаг. Миний зуны нээлт ингээд супер концерт тоглолтоор ингээд эхлэх чинь. Би одоо long shot хамтлагийн талаар чиний бараг нэг сонсож байгаагүй мөртлөө амар хөөрхөн мөртлөө тийм гоё баримтуудыг хүргэх гэж байна. За хамгийн ихэнд Луийн талаар ярих чинь. Тэгээд шөнийн шаашуугаа буюу шүн унтдаггүй төрлийн юм байлээ. Тэгтээ яг шүн унтахгүй байж бас болохгүй л дээ. Тэгээд ерөөдөө чиглааданд амар туртай гэж байна. Minecraft, Roblox тоглолт юм шүү дээ. Малгайны цуглуулгатай гэсэн. Тэгээ маш олон малгайны цуглуулгатай. За дараагийн гишүүн болохоор Wujin. Wujin болохоор анх ингээд Justin Bieber-с санаа авч юм унтсан өмсдөг болсон гинэ. Wujin дэглэлт бэлтгэхдээ үргэлж одоо хамтлагийн гишүүдийг удирдан чиглүүлдэг. Бусад гишүүдтэй өгсөн олон хувцастай гэсэн Wujin. Тэгээд миний нэг хүмүүс Мэнийг аваа гэдэг хана шүү дээ. За тэгээд ерөөхдөө Лос Анжелес хотод амьдрахыг хүсдэг гэж аахгүй юу. Тэгээ хамгийн гой баримт Toy Story-г үзэх амар туртай. Йоо тоглоомын төв бүр амар гоё. Би бас тэрийг үзэж бод. Тэгээ Michael Jackson-ийн фэн. Тийм Michael Jackson дургуй хүмүүс одоо байхгүй шүү дээ. Дааш гэсэн оюул өдөрт 5-аас дээш удаа шүдэ угаад гэж аах. Тэгээ ерөөхдөө их хиддэг гэсэн. Тэгээд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол ээж нь дандаа нөгөө нэг Rubik Show бидэг. Rubik Show өгч анхаарлыг ингэж төвлөрүүлдэг гэсэн гинэ. Ерөөхдөө бол хамтлагийн гишүүд нийлж байхгүй. Уцаа авдаггүй төрлийн хүн. Та нар донд уцаа авдаггүй, тэгэнгүүтээ бүр мессежтэй ингэж хариулдаггүй, чат матандаа хариулдаггүй найз байдаг л үсттэй. Яг тийм хүн байх нь шүү дээ. Хамтлагийн гишүүдийг уцныхаа дугаар дээр ингэж тэмдэглэдэг гинэ. Rule-ийг 1, Wujin-ийг 2, Luke 3-т тэмдэглэх хана шүү дээ. 1 2 3 сонирхолтой л. Тэгээд дараагийн Rule-ийн талаар ярих гэж байна. Хэврээ айдол болоогүй байсан бол эмч болох мөрөөдөлтэй байсан гэж аахгүй. Тэгэхээр эмч болох байсан байна. Тэгээд ерөөхдөө бол өөрийнх нь мөрөөдөл нь болохоор аав ээжтэй хязгааргүй карт гэдэг нүү black card гэдэг шүү дээ. Тэр картыг өгөх. Тийм болохоор өөрийнх нь мөрөөдөл гэж аахгүй. Ямар бүр мөрөөдөлтэй. Тэг үнэхээр сайн унтдаг. Ер нь ал 12 цаг унтах ёстой гэж өөрийгөө бодож юм байна. Тэгээ Central C гэдэг нөгөө rapper байдаг ш. Тэнтэй хамтран ажиллахыг буюу хамт дуу гаргахыг хүсдэг гэж юм. Тэгээ өөрийгөө ерөөхдөө жүжиглэн гэж боддог. Ер нь жүжиглэх байх гэж ирээдүйд өөрийгөө боддог байх нь. За тэгээд аимшиг киноноос айдаггүй гинэ. Ирээдүйн найз охин аимшиг кино үзвэл найз залуу нь бол айхгүй юм байна. За тэгээд тоглолтын тасалбар Shopee-гаас захиалаарай. 6 сарын 20-нд түүцэнгэлэг хүрээлэнд уулзцгаая. За тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусж юм. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. За тэгээд үзээгүй бичлэг байвал үзээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр. Баяртай.